Бүгдэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намаа Бэлгүн гэдэг. Энэ видеоор болохоор би Японээс авчирсан миний өдөөсөө өмнө нь идэж үзэж байгаагүй сонсоочгүй тийм сонирхолтой чипс хуурай идэх юм амс үзэж байна. Энэ видеоны хамгийн сүүл та бүхэн зориулж би нэгэн онцгой бэлэг бэлдсэн байгаа. Тийм учраас дуусна үзээрэй. Энэ нь болохоор васабитай давстай далайн байцаа юм байна. Энэ амар сонин ингээд нөгөө далайн байцааг болохоор нэг гурилан дөрөө чанцсан юм шиг шарцсан юм шиг юм байна. Spicy. Амсныхан дараа эвол амар тийм сонин час хийсэн нэг зүгээр миний амыг хатгаад байгаа юм шиг. Дараачих нь болохоор ийм зүйлэн тэгээ дээрээ мисо кацугээ битсэн. Гэхдээ энэ болохоор нөгөө ингээд шарсан дахиад гахаа махыг ингээд нөгөө талхны утсанд ингээд хийгээд шарчдаг штеп. Тэрэн шиг мисоны амттай зүйл юм байна. Гэтэ би яг юу гэдгийг ойлгосонгүй. Такурага хоолны газар байдаг шүү дээ. Тэрэнд ингээд нөгөө нэг кари юм тонгацч илүү байдаг шүү дээ. Яг тэрэн шиг амттай байна. Гэтэ хуурамч. Тэрийг ингээд мисо супын дараа татвар нь ингээд дүрцэн юм шиг. Нэгт амар давстай юм байна. Энэ болохоор сам хорхоотой чипс. Нөгөө ганцаараа идэхэд амар том юм байна. Ой. Энэ ямар ч амтгүй зүгээр далайн байцааны амттай юм байна. Нөгөө л сам хорхоотой чипс зардаг штэ гадуур яг тэрэн шиг амттай мөртлөөсөө зүгээр л хавхаа гэсэн юм байна л та. Цун идвэл маш тохиромжтой. Энэ болохоор нөгөө жижиг авч. За тэгээд за одоо амттай. Өнөр амар сонио. Бэлэр юм байна. Амар өмхөрсөн өнөр байна. Ой, this is харахлаар байгаа амар гоё юм хөтлөөсөө идэхлээр амар сэтгэн юм байна. Та нар ер нь ийм бити хийдэж хэлсэн юм. Лагар магаар дээр найзтайгаа ингээд хамт мандаг шиг тийм хүмүүс нэгнийхээ орон дотор хийх юм бол амар гоёсноо. Таны хамттай раменыг ингээд өөрөөр их болгох юм аа шиг. Зүгээр чипсний хамттай. Гэтэ иймэрхүү юм ер нь амар заруул гоч юм шиг. Тэгээ энэ болохоор нэг юм хүнтэй чавганы амтай хүний зүгтэй доторх нь амар сонин харанхтай. Өнөрийн эхлээд үнэлтэй. Муудсан зүйлний л өнөр байна. Энэ амар сонин заяа. Юм нарийнхан харагдаж байна уу? Тэгээд идэх ч юм байхгүй. Ягаан өнгөтэй сонин юм байна. Энэ гэхдээ яг идэх юм болохгүй ч гэж. Угаасаа энэ бүх юм идэх юм болохгүй л да. Тэгээд this is very сонин юм байна. Аач идэх юм нэ. Энэ болохоор зүгээр бяслаг. Гэтэ энэ ингээд солонгос амар зардагтай Монгол төлөөсөө байдаггүй баха. Ямар хөөрхөн соусэж. Энэ яаж онгойлох юм бэ? Хүчтэй. Энэ айгуу муухай юм байна. Тэгээд энэ болохоор яг юу юм мэдэхгүй байна. Энэ зүгээр л чипс юм шиг байна. Гэтэ энэ нөгөө squid-ний амттай. Ямар гомтой. Энэ миний эцэм хамгийн гоё амттай юм шиг санагдаж байна. Энэ миний эцэн хамгийн гоё чипс. Миний амттай хамгийн гоё чипс нэ хаа. За ерөөдөө бол би саяны эцэмнүүдийг дүгнж бодоход бүгдээрээ амар тийм сонирхолтой байлаа. Амар шинэ юм амталж идэх дандаа гоё байдаг те. Гэхдээ яг хамгийн тэр заваа нь болохоор тэр 8 алж юулээ хавчны тэр baby хавч юулээ тэр жижигхэн хавчнууд айгу бүр нэрнгэстэй ингээд амар гоцтой юм байна.
Би одоо дөнгөж видео хийж эхэлж байгаадаа тохиолдол болон видеогоо дандаа гоё бэлгтэй байлгахыг гэж бодсон. Тийм учраас энэ хоёр покетаа нэг ялагч шалгуулад өгөх гэж байгаа. Энийг хожихын тулд яах ёстой вэ гэвэл миний пэйжийг лайк дараад энэ видеог паблик дахихгүйтэй шеэр хийгээд саяны миний амталж үзсэн зүйлүүдийн алийг нь хамгийн их амталж үзэхийг хүсэж байгаа тухайга комментэнд дор бичээд үлдээгээрэй. Миний дараагийн видео ч гэсэн иймэрхүү сюрпризтэй байх учраас бүгднийг үзэх би уриалж байна. Тэгээ дараагийн видео хүртэл баярлалаа. 10-аас 8.5 оноо. Дараагийн KitKat болохоор энэхүү Red Bean буюу улаан шошны амттай KitKat байгаа. Ер нь амар